Зяа. Сон хаагаад өгч гэж. Аа? Зяа. За ингэ цуцаалцсан. Чи ч том үлдээхгүй. За бай. Зяа. Өнөөдөр өөр газараар явнаа. Өнөөдөр өөр газараар явнаа. Тэгээд ингээд нэг хідэн туршилтын бичлэг хийгээд надад өөрт маань болохоор яг уу жоохон сонирхолтой баг зэрэг сонирхолтой санагдаад байна. Гэхдээ мэдээж ингээ нэг тийм энийг бол би нэг тийм учиргүй их үзэлтийн төлөөч хийгээгүй л дээ. Тийм. Тэгээ өнөөдөр би юугаар багшийн дээр явнаа. Гэрлүүгээ явах та. Тийм. Тэгээд Улаанбаатар хот яаж өөрчлөгдөж байгааг л амин да. Хүмүүст харуулах нэгдүгürt зорилго нь. Тий, ялангуяа гадаадд байгаа монголчууд хотоор ингээд хамт алхаж байгаа байдлаар гэдэг юм уу тий. Тэгээ нөгөө жахи юу юм нь хүмүүс ингээд бичлэг хийж байгаа болохоор урдаас зарим жахи юугүй харж магадгүй. Тэрнээс өнөөдрөөс бол бүр ингээд нөгөө энэ гой малган дээр нэг юм тогтоодог юмтай болчихвол тий. Тэгэхгүй л нэг юм ирзэн толгоонд углаж байгаа. Тэгээд энэ камера хийж байгаа байхгүй. Тэгэн гот энэ ирзэн нь жоохон толгой бариад эсвэл дээшээ ингээд холбирч шавааж орчих гээд байгаа юм. За тэгээд өнөөдөр би хүүхдийн паркаар дамжаад Шингэрилээ ороод Шингэрилээгаар цаашаага яваад нөгөө элчингүүдийн хороолол гэж ярьдаг те. Элчингүүдийн хорооллоор явж байгаад нэгдүгээр эмнэлгийн урдаас нь эргэж ороод тэгээд нэгдүгээр эмнэлгийн урдаас ороод ингээд багшийн дээдийн нүхэн гарцаар гараад тэгээд багшийн дээдээр ороод цаашаага арслантай гүүр хүрээд тэгээд сэл болоод байгаа жалхасаар угаад тэгээд гэрте очино. Өнөөдөр миний маршрут тэгэж юу яж гэн. За хуучин Skytel гүр гэж байдаг гэсэн одоо бол E-Mart болцсон. Тийм тэгэхээр ингээ нөгөө сэлбийн гүр голоод байгаа л тэгэж явсаар байгаад. За өнөөдөр нэг ийм маршрутаар явъя гэж бодож байна. Тий. Тэгээд одоо гоё ингээд бороотой өдөр нэг ингэж алхмаар байна. Тэгээ юу ч ярихгүй. Тийм тэгээл ингээд бороонд. Тийм гол нь энэ нөгөө камер маань бороонд төсвөртэй хэсгийг би сайн мэдэхгүй байна. Бороотой, цастай. Тэгээ шуурхтай. Өглөө дүнгэж үр хаяарж байгааг би нэг хитэн төрлийн бичлэг уг нь бодцоод яг гоё ингээд нэг юм дүнгэж үр хаяарж хахад дөнгөж үр цайж хахад ялангуяа 100 үр цайж хахад юун дээр зайсан дээр ингээд цогсож байвал тий зайсан дээр нэг пип бариад нэг ганц тамхи татаад хөгжим тавиад цогсож байвал сонсож байвал тэгэхээр нөгөө дөнгөж үр цайж байгаа бичлэг тэгээ нөгөө шөнийн дуран байхгүй шүн ингэж явмаар тэр шүний видео дуран бичлэг байхгүй болохоор шүн ингэж явмаар байгаад байдаг. За энэ нөгөө нэг Рио гэдэг паркаар цаашаа нэвт гараа явчих. Тийч бодож байна. Оо баярлаа. За инх тавны гүр. За ингээд энэ болохоор нөгөө нэг Риотинто оюутлогыг одоо ажилуулдаг гэж хэлээ да тий. Тэдний Риотинто төгчүүлж өгсөн, биднес төгчүүлж өгсөн. Улаанбаатарчуудад хийж өгсөн цэцэрлэг. Гоё зэвэрхэн. Тэгээд манай хотын удирдлагуудын ч гэдэг юм уу бидний өөрсдийн маань хийсэн цэцэрлэг. Тэр хүүхд юуны урцааны юм уу илгээл юм билээ. Арайчдаг юм байл юм тий. Гэтэл ингээд Риотинто яг ийм нэрэл ийшээ ороод ирэхээр нэг ийм том хотод байгаа шиг тий. Одоо ингээд тэнд ингээд шаарттай өнгөж байгаа хгүй.
Тэгээд том хотод байгаа юм шиг гой санагддаг шүү дээ. Яг ингээд энэ цэцэрлэг бол одоо энэ бидний урд энэ миний гар харагдчих. Энэ юу н ариун цэврийн өрөө нойлно. Зөө. Тийм. Тэгээд нара ийшээ ресторан гэж байна. Ийшээ уулзах цэг гэж байна. Бизнес газар гэдэг энэ нойлно. Ийм нойлтой. За ийшээ бол камертаа оролтгүй юу байх гэж бодож байна. За тэр энэ за би энэ мод өнгөрөөгд харуулах юм. Монголын төрийн талбай, Монгол улсын төрийн талбай хамгийн том төрийн талбай баха. 7 сарын 10 чинь төрийн талбайны өдөр юм байл шүү дээ. За одоо миний гарыг яг гарны дагуу энэ мандж байгаа төрийн талбай хамгийн том хоёрыг харьцах нэг байсан билүү те 2-1 харьцаатай хамгийн том төрийн талбай баха. Тий. Энийг 7 сарын 10-нд чинь бол ингэж өөх ийм хөшөө босгочж Найрамдал паркийг Монголын хувьсгал залуучдын эвлэл BHLKZ хамтран байгуулгын энийг ч мэдэхгүй. BHLKZ гэдэг нь юу юм бол? Энэ болохоор Орос парк дружба построен. За мэдэхгүй. Нэг ийм хөшөө босчиж энэ байхгүйсэн. За ингээд Rio Tinto энэ Сөүл ресторан удаж जैन тий. Тэгэхээр энэ ингээд нэг ийм гоё ийм л цэцэрлэг төрөлөнд өгчүүлж өгчтэй Рио. Тий. Тэгээд мэдхгүй биднэрт ер нь юм хийж сурах гэдэг нэг юм байдаг хаа. Тий. Бидний чадахгүй юмнууд байдаг юм шиг шүү дээ. Тэгээ энэ цэцэрлэг бол ингээд ийм гоё болцсон. Зөө тэнтчээс хүүхдүүд тоглоод байна тий. Яг тэр юуны төрийн талбайны доошоо хашгаа тийшээ явж үзээгүй зүгээр яг энэ элстэй энэ тоглоомын төмөө энэ дэр нэг тэг хүүхдүүд тоглоод энэ гоё мó энэ одоо чинь ингээд юуны цэглгааны шийтний өрөө шүү дээ ингээд хөөрхөн ингээд Монгол зургаар сурцсан тий энэ нэг юм уул муулыг ингээд зурдаг чинь Монгол зургийг харах ингэсэн шүү дээ Монгол зураг ингээд зурждаг технологи ингэсэн зөө энэ дугуйчид нөгөө юу скейт ундаг талбайнууд юм биш тийм. Яг тэ нөгөө сааралч гэсэн хайр тутмын сүндэрлсээр гэдэг шиг. Би өмнө стрим дээр ч хэлж ирсэн. Улаанбаатар гой хот бол биш ээ. Алтайсан шороотой заваан одоо юу гэдэг эмх цэгцгүй, зохион байгуулалтгүй, төлөвлөлтгүй ийм. Тэгтээ энэ дэлхийн хэдэн одоо 100 мянган хотууд дундаас хамгийн хайртай хот маань. Тэг энэ хоёр л өөр тий. Тэгэхээр хайртай хот манаа гэвэл тийм. Тий. Энд чинь сааралч гэсэн хайртай хот мөн гэдэг шиг нэрээ. Зүгээр яг гоё стандарт хотын стандарт гэдэг байдлаараа бол хэцүүхэн. Энэ хоёр ч хоёр өөр зүйл шүү дээ тий. Ингээд энэ хэд ингээд дугуйтай хөвгтүүд скейтний ийм гоё. Тийм тэгэхээр ингээд нэг юм ерөн зүгээр ингээд нөгөө мэрэгшин нэг юмыг мэрэгшин тэгээ мэрэгжлийн үнээр нь хийлгэнэ гэдэг юм аюу чухал юм шиг байна. Бид нар болохоор ядуугасаа болд юм уу яадгийн дандаа ингээд нөгөө халтуурдах гэдэг. Тийм. Тэгээ ингээд нэг ажил захиалахаар сайн мэрэгчлэлтэй хөнслөөд мэрэгжлийн үнээс зөвлөгөө аваад мэрэгжлийн үнээр хийлгэхгүй. Тийм. Тэгээ ингээд нөгөө компаниудын захирлууд эзэдүүд хүртэл хийдэг. Тийм ингээд нөгөө хямд өртгөр л хийх гэдэг. Тийм хямд өртгөр л хийх. Тийм. Тэгэн гоо тэгээд тэр чинь хямд өртгөр хийж байгаа бол чадваргүйч гэдэг юм уу тийм л хүмүүс олдно. Чадвартай хүмүүс өөрийгөө сайн үнэлдэг тий тэр жишгээрээ чадвартай хүмүүсийн одоо үр бүтээмж нь өндөр үр дүнтэй байдаг тий тэгээд тэгж мэрэгжлийн үнээр хийлгээгөө магадгүй одоо энэ Рио болтой энийг тэгэл одоо эсрэлэг төлөвлөдөг ийм мэрэгжлийн хүмүүсээр л хийсэн байлгүй ладжарт нь бол айгаа гоё ингээд хаашаа гарчиж байгаа тий хаашаа ингээд гарчиж байгаа за ингэж явж байгаад би чигээрээ ингэж яваад Шангрила ороод Шангрилагаараа цаашаа нэгт Шангрилаас ч нуудлаа ороод тэндээсээ цаашаа нэгт гараад Элчингийн гуд маань ороод тэгээд Элчингийн гуд манаасаа багшийн дэдийн хүн гарцсан. Нэгдүгээр эмнэлэг ангаах ухааны их сургууль Ашурс гэж хэлдэг болсон тий. Ангаах нэгдүгээр эмнэлэг хоёрын дундуур яваад хашаага тий. Тэгээд багшийн дэд ороод багшийн дэдийн хүн гарцаар гараад за тэгээд Арслантай гүүрнээсээ голоод байгаа сэлб болоод байгаа тоошоо явна да.
Тэгээ энэ хайр бол ингээд яг энэ үхэн нэг шилэн барилга одоо энэ Центрум, ITC, Мэро гэдэг ингээд энэ байрнууд бол яг ингээд өндөр хөгжилтэй хот шиг харагдаж байна тий. Яг хүмүүс шилэн барилга гэж муулаад байдаг л да. Тэгтэл яг энэ ингээд фокус яг энэ хавьяасаа бол тэжгүй шүү. Тий, яг л орчин үеийн хотаа. Энэ бол Ямпай хаалга богдын музей өмнөх богдын музейг нь Ямпай хаалга эн чи юу гэлээ хиний Чожин ламын музей гэдэг үстэй тий. Одоо эн чин тий тэр Чожин ламын музей гэдэг шийсэн мэдээлэх юм. Тий. Гисэр баруун юуны гисэр сүм Чожин лам тэгээ богдын музей гэдэг ингээ 3 том сонирхолтой хуучны архитектурыг харуулсан гоё барилга байдаг. За гэрлэгчлээ ордон. Энэ гэрлэгчлээ ордон жилийн 4 үлрэлтэй юу хийж одоо юу яах юм бол. Манайхан ч одоо тэгээд жилийн 8 сарын шийдүүлээ. Зуны дунд сарын шинэ 17 болон гэдэг чинь одоо яадаг болсон юм бол дээ намайг тогтол. Зуны дунд намрын дунд сарын шинэ 17 гэдэг чинь бүр 9 сарын баг 10 сард ч байлгүй тий. 9 сарын 20 дээр мөрдөө чи 10 сард ч илүү. Тэгэж таарад байдаг шүү дээ. Тэр нь зүгээр одоо энэ хөрмийн ордон хөрмөн хийж байгаа хүмүүс яг яадаг юм мэдгүй. 100 энэ хоёр ингээд ийм шилэнгүүрээр холбогдоод тий ингээд хоорондоо холбогдож байгаа юм шүү дээ. Энэ барилга ганцаа хүрдээ явж байгаа юм шүү. Тий. Эндээс ингээл юуг нь орчныг харуулаад зураг авахд бол тий Улаанбаатар гэж хэлэхээргүй нэг л том хансаг том баян өндөр хөгжилтэй орны хот байл гэж бодох байна. Тий. Яг тэгэл. Хэрвээ эргээр нь харыг бол Улаанбаатар багаар ингээл юу байгаа л. Айтайхан болоо л. Тий. Би ч то Турк явсан. Тэгээд юу явсан? Энэ тэмийн үстэй. Энэ гоё хөш. Би энэ хөшөнд дуртай. Гэрэлтэн амжина. Гэрэлтэн амж. Гэрэлтэн амжиж. Тэгээд Латвийн Далиан орсон. Туркийн Стамбул 2-3 хотоор нэг аялсан Турк. Тэгээд Япон явсан юм байна. Ингээл болж байгаа. Тэгээд харахад бол саяны Шангрилагийн дэлгүр мэлгүр энэ юмтай дотор нь ороход бол яг л ижлэхний стандарт л үт юм билээ. Яг гадны тэр баян том хотуудад дэлгүүрт ороход тэгж харагддаг. Тийм л үт юм билээ. Тий. Энэ ингээд нөгөө уг нэлчингүүдийн хороолол юм шиг байгаа. Нэлчингүүд айгүйх байсан. Одоо тэгээд мэдгүй энэ хоёр нэг явахгүй юм да. За одоо ингэж явж байгаад юуны нөгөө 103 Түргэнцлөмж 103-аар хашаага эргээд явчих гэж бодож шүү дээ. Тэгээ нөгөө манайхан угны дугуун зам тавихаар дугуун замаар нь явах. Тэгээд хүний нэг юм аршин юм шиг байна те. Ер нь нэг юм толгор айлуулахаар бартаагүй, инхэл донхолгүй ийм тэгшгэн замаар л хүмүүс угаасаа явах гэдэг юм шүү дээ. Тэгээ дугуун замыг нэ авчид ингээд тэгшлээд нэг юм асфальт дэвсээд өгчөөр хүмүүс болохоор алхаж байгаа хүмүүс энэ дугуун замаар алхах юм. Хажуу талд нь яг явгууны зам байгаад байхгүй тэргээр алхахгүй. Тий. Ингэж явах хөлөө биш ээ. Ингэж явахгүй тий. Ингэж явахгүй тэр харагдаж байгаа ягаан за тэр харагдаж байгаа ягаан байрны башингаар хойшоо иргий та. За. Энэ Sky Plaza гэсэн энэ барилга ингээд нэг би өмнө бас нэг хоёр ч явсан юм а хизээч хүлээдэ. Тэгэхэд ингээд энэ Sky Plaza гэдгийг харахаар над нэг тийм Европт байгаа шиг. Би Европт очиж үзег байхгүй. Тэгэхээр Европт байгаа шиг санагдаад байдаг. Энэ Sky Plaza гэдэгт нь юу гэдэг мэдгүй. Энэ элчин л юм шиг. Чехийн элчин байсан шүү дээ. Энд чинь тий. Би нөгөө Чехийн элчин Ирина Горолова гэдэг монголоор үнэхээр чөлөөтэй ярьдаг монголоор тий. Тэгээд тэр хүнийг Монгол элчин багт нь очиж уулзаж ирсэн. Бүр бид тэдэг дуудаад тий. Тэгээд 2000 хэд онд юм бэ? 10
2016 онд юм уу? 2017 онд тий 17 онд тэгэхэд энд ирж ирсэн гэдэг Чех элчин Ирина Кролова гэдэг монголоор ус цас шиг ирдэг нэг тийм бүсгүй байсан шээ. Тий. Тэгээд энэ хавч нэг юм. За энэ Мика гэж зочид бодол байсан юм. Чех чиргүүлэг юм. Зөө эмбаси. Энд чи ингээд цаашаа явсараа гол руу очиж шүү дээ. Би за. Буруу юмар яваад байна гэсч. Энэ Sky Plaza Business Center гэдэг энэ чи хаягнууд нь юм шүү дээ. Чех элчин. Тийм Чех элчин энд байдаг юм байна. За. Тий. Энэ авчиг нэг юм жижиг буудал ийм батал юм байна тий. Би нүгээр явж байгаагүй. Нэг явж байгаагүй. Өөр явах нь явж лээсэн. За одоо эхлээл дөнгөж скутер гараад 4 сарын 20-нд скутер 20 тавигдсан байхгүй. Тэгээ 20-оос скутер 20 тавигдаад дөнгөж унаад эхлэх хүмүүс ингээд уурлаад, буцаарлаа, скутерийг 20 морь гэдсэн чи. Одоо ингээд нэг тасчихж шít. Ер нь бид нэр монголчууд нэг юм уу? Би одоос баг 20 жилийн өмнө уншижсэн. Монголд бүх юм тогтворгүй. Монгол хүний ааш араншин одоо тий ингээд энэ. Монголд нэг л юм тогтвортой гэ. Юу юм гэсэн чинь монголчуудын тогтворгүй байдал өөрөө тогтвортой байдаг гинэ. Тэр нэг юм хашиг л байсан байхгүй. Тэр нэг монгол хүмүүсийн монголчуудын тогтворгүй байдал тий тэр нь л тогтвортойгоор удаан байдаг гэд. Энэ бидний магадгүй нэг нүүдэлчин ингээ нөгөө юу гэж төлөвлөдгүү төлөвлөхөөс ч төлөвлөхгүй байхаас ч өөр харахгүй нэг тийм амьдралын хөвчлээс тогтсон одоо юу юм шиг байна. Дадал зуршил тий. Тэгээд хүн чи ингээ нэг өдөр тутмынхаа шийдвэрийн бараг 90%-ийг нь ухамсаргүйгээр ингээ шийдвэрээ нөгөө дадал зуршлынхаа дагуу гаргадаг. Тийм болохоор нөгөө дадал зуршил нь бол ингэж нэг тийм нөгөө бодоол төлөвлөөл яагаад гэдгүү юм шүү. Дөрвөн цэцлэмжийн төв энд үүд. За. Би тэгж бодсон. Тэгээ энэ бидний энэ нэг юм монголчуудын нүүдэлчин хүний нэг юм аливаад хандлага, зам төлөв хэдэн одоо баг мянганаар яригдах бах те хэдэн мянган жил. За яг хятадын соёл иргэн шил нэг 5000 жил гэж ярьдаг. Суурин тий. Тэгэнгүүт нүүдэлчид тэр үед амьдэрчлээсэн байж таараа авахгүй тий. Ингээд энэ газар нутагт. Тэгэхээр за 5000 байг 3000 жил ингээд зөв хамгийн багаар бодъё л доо. Чингис хаанаас бодохоор нэг 800 900 жил ингээд нэг юм нүгээд суугаад малынхаа аяыг дагаад ингээд явцсан. Гэхэр чинь тий. Тэгэхэр ч одоо л дөнгөж бид нэг юм олуулаа нэг дор шаваарлаж амьдэрч үзэж байгаа юм байна. Юмыг төлөвлөх ёстой юм байна. Тэгээ төлөвснийхөө дагуу байх ёстой юм байна гэж одоо сурчих шиг шүү дээ. Нөө ийм чиргүүл хоолн чиргүүлнүүд. За энэ чинь ингээд яа. Ирцээрээ жоохон сулдаг үжсаа яах. Эдийн засгийн эргэлт, тусны эргэлт гэх үү. Тэгээ эдийн засаг жоохон тааруу байгаа юм шиг санагддаг шүү дээ. Надаа одоо. Тэгээ ингээд эдийн засаг сайн байхаар худалдаа авалт айгу сайн байдаг. Ер нь нэг тийм сонин гадуур ингээд ажил авалцаад, хаасаагүй ажил авалцаад байвал эдийн засаг айгу миний зүгээр харах ухаанаар шүү дээ. Айгу гайгүй сэргэлттэй гэдэг юм уу. Ядад л эдийн засагт байгаа тусны эргэлт буюу мөнгө сайн эргээд байна гэж бодоод байгаа. Хоосон юм барилгын төсөлнүүд хоосон барилгын төслүүд их болоод ирэхээр л тэгээл за эдийн засаг ер нь жоохон цогсонготой удаашралтай байгаа юм байна гэж над чиг болохгүй. Тэгж боддоо би ч одоо яг эдийн засгийн ямар ч мэдлэг байхгүй. Яг хөө. За энэ чи ингээд юургаа ороод ирж байгаа юм те. Нөхөн гарцаар гараагүй багшийн дэд нөхөн гарцыг нэрээ нэг баахан залуучууд яагаад гинү? Шүлэг мүлэг тавиад ингээд шүлэг бичээд афоризмууд ч гинү. Онч мэрэг үгс гэдэг хоо Монгол дээр те. Афоризмуудаар ингээ ханын чимээд гоё болгож байгаа гээл. Тэгээ бас шүүмжилдгээр хүмүүс шүүмжилж илээ нэ. Тэгээд яг уу тэгээ шүүмжлэх нэг шүүмжлээд
дэмжих нэг дэмжээл тэгэл надад бол тэр нэг юм афоризмосоо илүү гой тийм шүлгнүүд нэрээ шивцсэн бол яагалахгүй гэж. Тэ чи нацаг дөрж байгаа. Тэ мянган жил нөгөө хүмүүр өтгсийг үдэж нялхсыг угтан мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй гэдэг супер ярамнаар гэж миний хувьд амьдралыг зүгээр л ингээд хоёр хүн мөрөнд ингээ бацчдаг тийм гоё ярамнаар. За энэ одоо харъя л та. Энэ Багшиндээ энэ хүн гарцаар гарааг удчих. Улаанбаатарт миний тооцож байгаа 3 хүн гарцсан байгаад байгаа шиг. Гэтлгүүр юуны Орос элчингийн хойдлынх. За энэ багшиндээдийнх. Тэгээд нөгөө сансрын түнэл дээр бас нэг хүн гарц байдаг юм. Тэгсэн чи шиний чинь тэгээд яагаад ч хөл юм биш үү? Тий. Миний чинь юу яан маань гэдгсэн болоогүй юм болов. Чухмал онч мэрэг үгс тавиад шинчлэн баахан залуучууд явах таа гэсэн чи тэр нь болоогүй юм болов. Цэцэг өнөртөж байна. Ялангуяа лили өнөртөж байна. Зя багшин дээд. Энийг Coca-Cola-гийн дахиад гоё сэргээгээд кола шиг дахиад ингэ бодож болов гоё тий. Хүн гарсан кола руу ороод колоноос гараад. Гоё одоо PR гэдэг юм юу гэдэг. Эргээд гоё болгочихвол. Энэ хавьж ярих юм өстой. Янзын гоё тухтай алхахад тухтай болгоцсон биш. Тий. Намайг ойтмахт эн чинь нэг юм нэг давхарч илүүтэй нэг баахан үйлчлэгийн газар байсан юм а тий. Тэгээ нэг юм баахан сайнны газрууд. Тэгээ эндээс хүмүүс хол цайгаа идэж утдаг байсан. Тэгээ тэд нар байхгүй болоод ийм тий ийм чиргүүлэн хоолны газрууд хэд таарлаа гоё шүү. Надад л гоё тухтаас нэгддэг юм а. Гадаа хүмүүс нараа ийм дуугаа ингэ цагаанаар бодсон. Гоё. За. Энэ хавар бист явуулгүй баг 20 жил болчих. Энд чи ингэ нэг юуны Цэцэрлэгийн багшийн коллеж гэж суучин. Одоо сөв буюу сургуулийн өмнөх боловсрол илүү. Тэдний сургуулийн юу байдаг лөө би бургаар нарцсан биш үү? Маргад төг. Одоо зүгээр нь орох гэж шүү дээ. Тий чи ингэж багшиндээ таатлаа. Энд чи нэг юуны Цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутны байр. Тэгээд нөгөө хүмүүлгийн ухааны их сургуулийн биш үйлдвэрлэлийн яамны сургууль лээ тий. Тийм сургууль байсан юм аа оюутан багт. Энэ байшинг нураач яагаад болдгоо бол энэ бүр хэдэн жилийн юм байлаа. Энэ сонин нэрээ энэ байшинг яагаад нураагаад дотор нь шин гоё юм барьчих болдгоо бол эдгэр их сургууль гэж энд байт юм шүү дээ. Мэдхгүй байна. Баахан хятад хоолны газар Монголд их боллоо гэд хүмүүс дургуцаад ах юм. Тэгэхдээ бид нар өөрсдөө Монгол гоё хоолны газар ажиллуулж хөгжүүлж чадахгүй шүү бах юм. Тэгэхээр одоо тэгэл яах ёстой мэдэхгүй. За энэ нөгөө нэг тийм боловсролын сургуулийн оюутан байр гэдэг болч. Намайг оюутан багтгүй би чинь 99-с 2005 оны хооронд оюутан байсан. Тэр үед болохоор Сөби оюутны байр буюу Цэцэрлэгийн багшийн коллеж биш ээ. Тий Цэцэрлэгийн багшийн сургуулийн юу нэсэн. Оюутны байр байсан баха энэ. Би тэгж бодох юм. Тий. Тэгээ энэ спорт хороо. Тэгээд би тэмэр спортын улсын хорооч юугчлээ нэг юм юу байд юм спортын тоорд нартлаа. Нэг юм сонирн барилга байдаг юм. Тэр одоо хаана? За энэ болохоор бодлоо ажилтны биш бодлоо ажилтдаг гэж байна. Бодлооны сургууль юу лээ? Тийм чинь Малатан гүшүүлүүд бахан байд юм бэ? Тийм. 19 банчтай цацаа өгнө. Гинэ. За ийм. Тий. Мөсийн 7 дугаар байр. Худалдааны сургууль худалдаа үйлдвэрлэлийн дээд. Тэ наваг худлаа үйлдвэрлэлийн дээд гэс тий. Тэр худлаа үйлдвэрлэлийн дээд чи мөстэй
нэгдээд мөсийн харьяа сургууль болоод одоо энэ бол мэдээллийн технологи электроникийн сургууль болсон юм шүү дээ мөсийн. За тийш спорт зохицол бүргээ тэр байна. Спортын дуурд нь артлаа. Би тэнд нэг 2 удаа би төврээд идэх хат. Бэлтгэл хийж байж билээ гэж. Тийштэй. Одоо ингээ ийш энэгээр явчихар чинь бас нэг 2 худалдаа үйлдвэрийн дээд өөр юу ч үлээ. Багшин дээд бас нэг оюутны байр байдаг шиг санагдаад байна. Энэ завсраар ингээ цааш явахаар. Американ эн чин бэлэг гэдэг сургууль байсан. Энд гэсэн чи одоо American University of Монгол гэж. Монголын Америк сургууль. Ийм сургууль шиг тийм их сургууль тийм British of Mongolia гэж байлээ. Canada of Mongolia гэж байсан. Мараа Singapore of Mongolia гэж байсан уу юу? Тэгсэн чи их сургууль гэж юм бид нэгөр яг удаж бэлэг их сургууль гэдэг байсан. Нэг одоо нэг хэдэн жилийн өмнө нэг 10 жилийн өмнө юм уу? Тий, бэлэг их сургууль гэж байжгаад дээд сургуульч илүү. Саяны тэр Canada Nest IT сургууль гинэ. За ингээд би ч одоо эн чи ингээд нөгөө юу нэ энэ техникийн сургууль 64 гэж яриад байгаа шүү дээ. Одоо энэ миний гар харагдаж байгаа энэ байрууд 64. Тэгээ 64 гэдэг нь яг юу ч үгүй 64 дугаар дэлгүүр гэж байсан шүү хүснээ. Хүнсний ч юм дэлгүүр. Энэ байрууд тэгвэл яг энэ хамгийн уртл энэ 45 гэж байна. Энэ 45 гэдэг байранд хэдэн онд юм бэ? 2012 онд юм уу? 103 сар байр төрөөсөлсөн нэг өрөөнд нэг давхрын 1 номерт бүр нэг давхрын 1 номерт илүү да тий. Тэгээд жоонсоо хэцүү юм бэл үдэнд доор нэг давхар гадаа хүмүүс ингээл ядчих 100 байсан нэг жилхүү ингээл янз бүр зодтолтой ууж идээл. Тэгээд ч угаасаа тэгээд тэр байраа зарах гэж нэгэд сонин байраа зарах гэж зар өгцөн байж иж биднэрт төрөөслүүлчдэг. Тэгээд яг ингээд төрөөслөө явж исэн чи гинтг орж ирэн гутаа та нар одоо гар манах байраа зарлаа. Юу гэсэн үг юм бэ? Та тэгээ ингээд төрөөсөө яах юм ахын гэж төрөөсөө ч буцаагаал өгч штэ. Байраа зарах гэж. Тим ер нь бидний цан тим байсан шүү дээ. Тэгээд байраа зарах гэж. Тэгэн гутаа хоосон байлгаж яхаа гэж бодож байгаа шүү. Тий, манусыг шууд логарифм ерөхгүй боловсролын сургууль. Тэгэн гоо шууд оруулцдаг нас. Тим амир тий. За энэ одоо энэ ингээд 1 2 3 энтэй ингээд 4 энэ 5 давхар угсармал 5 давхар чинь засгийн тухайн үед анх баригдаж байхдаа засгийн газрын ордонд ажилтдаг хүмүүст зориулж нөгөө гэрт нь ойрхон гээд бариад тэгээд засгийн газрын ордны одоо үйлчлэгээний алба гэх юм уу да тэгээд төрийн үйлчлэгээний алба гэх үү те тийм хүмүүс зориулж сэний байрыг барьж оруулж исэн гэсэн шүү дээ уг нь тий тэгж нэг эмхтэй ярьж исэн нэг тийм анх чи энд чи ингэж орж исэн баггүй юу гэд манайхыг байр төрөөсөлж хахад тий тэг нэг ордонтой л ойрхон гээд юу өссөн шүү. За ингээд энэ хүрээд өчигдөр нөгөө энэ газараар явцсан учраас би одоо бол ингээд гэрлэн дөхөн дээрээс. За Монгол их сургууль боловсролын энд нөгөө физик бид нэмрийн сургууль байсан. Тэгээд одоо яадаг мэдэхгүй би нэмрийн сургууль байсан. Физик технологийн сургууль. Энд миний багын найз төгссөн сургууль байхгүй. Тэгэл за. Хүчмүжиг консерватор. За маргааш юугаа дагаад нэг явнаа. Голоо дагаж нэг явнаа. Энэ чинь физик технологийн боловсролын физик технологи хим өөр юу ч үгүй тийм сургууль байсан. Экологийн цагтаа гэж нэг шинэ төрлийн цагтаа гарч ирсэн юм билээ.
Санийх англи хэлээр нэвтрүүлэг юм үзээд юм уу сонсоо явчих. За ингээд экологийн цагтаа хүргээд дуусгая та тий бичлэгээ. Хөгжим бүжигийн дунд сургууль гэж яагаад одоо ч консерватор болсон гэж байсан. Хөгжим консерватор. Сайн тэгвэл ийшээ гарчвал яаж ийн экологийн цагтаа руу гарчвал яаж ийн. Яг ингээд гудмыг холоос хотын гудамжуудыг бүр холоос ингээд үзэхээр урт гудмыг харахаар нэг гой санагддаг шүү дээ. Ингээл нэг юм шугам шиг тий. Тэгээ хоёр талаар нь мод тарьсан бол нэг гой. Одоо энэ чинь ингээ хаашаа 100 айл хүртэл явж байгаа хаа. Тий. За эндээс ингээ гарчи. За. Экологийн цагтаа яалаа. За дуусгая. Яа толгой. Юу амар барьж. Ёо. За ингээд нуусгая. Экологийн цагтаа яалаа.